Гадаад мэдээний тойм Хятад, Япон, Өмнөд Солонгосыг хамарсан түүхэн асуудлуудтай холбогдох мэдээллээр үргэлжилж байна. За Японы ерөнхий сайд Санае Такаичи дэлхийн 2 дугаар дайн өндөрлсөний 81 жилийг тохиолдуулан Токиод дахь маргаан дагуулсан Ясукуны бунханд очихоос татгалзлаа. Энэ нь Хятад болон Өмнөд Солонгостой үүсэж байгаа дипломат харилцааны хурцдмал байдлыг дэвэргэхгүй байх зорилготой гэж шинжээчид үзэж байгаа юм. За гисэн хэдий ч тэрээр ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Японы дайны үеийн сургамж дайнд хохирогчдоос уучлалт гуйх буюу харамсаж байгаа илэрхийлсэн ямар нэгэн зүйл хэлээгүй байна. Батлан хамгаалахын сайд Шинжиро Ковизими тэргүүтээ засгийн газрын 3 сайд болон эрх баригч либерал ардчилсан намын удирдлагууд бэм гарагт тус бунханд очиж хүндэтгэл үзүүлжээ. За мөн эрх баригч намын ерхий нарийн бичгийн дарга бичлэн очоогүй ерхий сайдын нэрийн өмнөөс хандив өргөсөн байна. За Японы албаны хүмүүсийн энэхүү үйлдэлийг Хятад болон Өмнөд Солонгосын гадаад харилцааны яамд эрс шүүмжилж, Японы засгийн газрын түүх гуйвуулж, дайны гэмт хэрэгтнүүдийг цагаатгах гэсэн оролдлогоо хийлээ хэмээн буруутгажээ. Ясукуны бунхан нь дайнд ам үрэгдсэн 2.4 сая гаруй хүний дурсгалд зориулсан байгууламж хэдий ч Японоос дэлхийн 2 дугаар дайнд буруутгагддаг 14 цэргийн удирдагчийг энэхүү бунханд залсан нь хурж орнуудын дунд байнга маргаан дагуулдаг. Тус улсын эзэн хаан Нарухито дурсгалын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ өнгөрсөн түүхээ эргэн дурсаж, гүн харамсаж байгаагаа илэрхийлээд дайны гамшигыг хизээж давтагдахгүй байхын төлөө хичээх ёстойг онцолжээ. Зарим ерхий сайд Такаичигийн хувьд өөрийгөө дайны дараах үед төрсөн Япончуудын төлөөлөл гэж үзэж байгаагаа илэрхийлж өнгөрсөн үйл хэргийн төлөө уучлалт гуйх шаардлагагүй гэсэн байр суурийг баримталдаг байна. Энэ хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён Солонгосын тусгаар тогтнолын ойн баярын үеэр хэлсэн үгэндээ хөрш зэрэгэлдээ орших Японстай прагматик дипломат харилцааг эрхэмлэж хамтын ажиллагааг бэхжүүлэх нь өдгөөлөө чухал болоод байгааг онцолжээ. Тэрээр хоёр орны харилцааг сайжруулахын төлөө яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь өмнөх хурцдмал байдлыг зөвлөрүүлэх алхам болсон байна. За гисэн хэдий ч Японы улс төрчид түүхэн дурсгалын өдрөөр энэхүү маргаантай бунханд хүндэтгэл үзүүлсэн нь хоёр орны итгэлцэлд сүүдэр тусгасан явдал байлаа. За нодон 11-р сард Япон Хятадын харилцаа ерхий сайд Такаичигийн Тайваны асуудлаар гаргасан байр суурьтай холбоотойгоор нэлээд хурцтаад байсан юм а. За тухайд Такаичи Хятад улс Тайвань руу халтсан тохиолдолд Японы аюулгүй байдал занал хийсэн ноцтой нөхцөл байдал үүснэ гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Шинжээчдийн үзэж байгаагаар ерхий сайд Такаичи үндэсний үзэлтэй сонгогчдийнхоо дэмжлэгийг хадгалахын зэрэгцээ хөрш орнуудтай үүсэх аливаа дипломат зөрчилдөөнийг тэнцвэржүүлэхийг хичээж байна.